Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зэрэглэн хүргэдэг NLI подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болодно. За энэ удаагийнхаа дугаараар дохионы хэлний хэрэгцээ шаардлага, за сонсголгүй хүний эрхийн талаар ярих болно. За энэ удаагийн дугаарт маань тэгш тусгал төрийн бас байгууллагын төслийн Монгол дохионы судлаач Бямсүрэн, сонсголгүй боловсрол төрийн бас байгууллагын тэргүүн Баасан Жив оролцож байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Танд ч бас өдрийн мэндийг хүргэе. 2022 оны тоо мэдээллээр манай улсад 8780 одоо сонсголын бэрхшээлтэй иргэн байна гэсэн тоон баримт байна. За тэгэхээр одоо эдгээр иргэдийн маань хувьд нийгмийн харилцаанд ороход ямар асуудал бэрхшээлүүд тулгардаг юм бол? За би хариулъя. Тоо баримтын хувьд энэхүү тоо баримт нь яг сонсгол бууралттай сонсголын бэрхшээлтэй гэх мэтчлэн олон төрлийн сонсголын бэрхшээлийг хамруулсан тоо баримт учраас яг одоо дохионы хэлээр харилцаанд ордог сонсголгүй хүмүүсийн тоог ялгаж авч судалсан, наривчилсан тоо баримт мөн гэж аль бидний зүгээс яг баттайгаар хэлж чадахгүй байгаа даа. Миний бодлоор 29-р сургуульч одоо Монгол улсад сургалт явуулж байгаа сонсголгүй хүмүүсийн цорын ганц сургуульчтай тий. Энэ сургуульд жил болгон 300 гаруй хүүхдүүд суралцдаг. Тэгэхээр сургуульд хамрагдаагүй хөдөө орон нутгуудаар эсвэл Улаанбаатар хот нийслэлээр байгаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд бол нэлээдгүй байгаа байхаа. Тухайн сонсголгүй иргэдэд тулгардаг бэрхшээлийн хувьд дурдах юм бол нийгмийн харилцаанд мэдээж сонсголгүй хүмүүс дохионы хэлээр харилцаанд орох эрхтэй гэж тусгагдсан байдаг боловч нийгмийн харилцаанд орж байгаа тэр дийлэнх нь дохионы хэл мэдгүй байгаагаас шалтгаалаад хоорондын харилцааны хэлний зөрүү өдөр тутамдаа тулгарч идэг. Энэ харилцааны асуудал маань бидний хувьд тулгардаг хамгийн том асуудал гэсэн үг. Жишээлбэл одоо ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай боллоо гэхэд хэлмэрчийн хэрэгцээ шаардлага биднэрт байхад тэрийг хангаж өгөх боломжгүй байгаа даа. Зөвхөн сонсголгүй хүмүүсийн хооронд харилцааны ямар нэгэн асуудал бол огт тулгардаггүй. Зөвхөн нийгмийн зүгээс хүртээмжийн асуудал биднийг нийгмийн харилцаанд ороход тэгж саад бэрхшээл тулгархад хүргэдэг гэсэн үг. За энэ асуудал яг яаж үүсэж байна гэхээр хэлний ялгаатай одоо хэрэглэнээс бол үүсэж байна. Бид бүгдийн хувьд бол дохионы хэлийг хэрэгэлдэг. Нийгмийн дийлэнхийн хувьд бол амын ярианы хэлээр харилцаанд ордог. Тэгэхээр хэлний ялгаатай байдлаас үүдээд биенийг одоо ойлгохгүй байх, үл ойлголцох гэх мэтчлэн энгийн өдөр тутмын харилцаан дээр бэрхшээлүүд гарч ирдэг гэсэн үг. Бид бүгдийг одоо нэг ёсондоо хэлний цөөнх гэж нэрлэж болно. Биднэрт зориулсан одоо хүртээмжтэй бидний эрхийг хангах одоо хэмжээний тийм хүртээмжийг бол хангаж өгдөггүйгээс болоод биднэрт нийгмийн харилцаанд ороход бэрхшээл тулгарч байна. Хэрвээ энэ хүртээмжийг хангаж өгдөг байсан бол биднэрт бол ямар нэгэн асуудал бол тулгархааргүй байсан байхаа гэж би бодож байна. Биднэрт тулгарч байгаа ямар асуудлыг яаж одоо шийдэрлэх вэ гэхээр нийгмийн зүгээс заримдаа одоо дийлэнхээ дагсан тохируулгыг биднээс хүсэж идэг. Гэвч бидний зүгээс бол дийлэнх нь биднэрт тохирсон тэр тохируулгыг бол хийж өгөөч гэж эсэргээрээ хүсэж байдаг гэсэн үг. Тэгэхээр Монгол улсын хэмжээнд дохионы хэлмэрч орчуулагчаар мэргэжсэн хэдэн хүн байдаг юм бол за дохионы хэлмэрч орчуулагч бэлтгэдэг одоо ямар газар байдаг юм бол? 2022 он хүртэл дохионы хэлний хэлмэрч орчуулагчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэх тогтолцоо бол Монгол улсад хараахан гарч ирэх байсан. Тэгэхээр түрүүн яг хэлсэнчлэн төрийн бас байгууллагууд одоо сонсголын боловсрол төрийн бас байгууллага дохионы хэлний хэлмэрч орчуулагчтай холбоо гэх мэтчлэн байгууллагууд одоо яг нийгэм тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хүүхдүүд буюу дохионы хэлээр өсөж хөгжсөн тэр хүүхдүүдийг сургаад дохионы хэлний хэлмэрч болгох цанд нь бол хөтэлдэг байсан. Тэгээд 2022 оноос эхлээд сэргийн засалт сургалт үйлдвэрлэлийн төвд дохионы хэлний хэлмэрчийн анги Монгол улсад анх удаа нээлттэй хийсэн. Туршилтын анги бол нэгдсэн гэсэн үг. Саяхан энэхүү анги 2024 оны өвөл 2024 он гарахад төгсөлтөө хийсэн. Тэгээд үүнээс болоод Монгол улсад бас
тохионы хэлний хэлмэрч гэсэн мэрэгжлийн индекс батлагдах. Тийм хууль зүйн болцоос бүрджсэн. Мэдээж энэ саяны төгссөн туршилтын ангийн хэлмэрчид бол бүгд мэрэгжлийн түвшний хэлмэрчид гэж баталгаатай хэлж чадахгүй. Яагаад тэгэхээр яг анх энэ анги нээлттэй хийж байхад тохионы хэл огт мэдгүй хүнээс ахуулаад тохионы хэл дунд зэрэг мэддэг эсвэл тохионы хэлний орчуулга хийдэг туршлагатай хүмүүс хүртэл орж ирж байсан. Сонсголгүй эцэг ихтэй хүүхдүүд хүртэл орж ирж байсан. Тэгээ багш нар бол сонсголтой болон сонсголгүй багш нарыг баг хамт олон болоод ээлжилжээр хичээ зааж явж хахад мэдээж бас сааттай, бэрхшээлтэй, амжилттай, ололттой олон туршлагуудыг бол аль талдаа бид нэр хоримтлуулсан гэж үзэж байгаа. За энэ туршилтын анги 2 жилийн хугацаанд явж өрнөхөд яг бидний зүгээс дүгнэхэд бол 2 жил гэдэг маань хэлмэрчилдэг гэдэг хангалттай хугацаа биш юм байна. Олон улсад 4 жил болон түүнээс дээш жил суралцдаг юм байна. 4 жил суралцахаас өмнө бас тохионы тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон байх ёстой юм гэдэг олон улсын туршлагуудаас бид нэр суралцаж ирсэн. Тэгэхээр энэ туршлагаас үүдээд бид цаашдаа үйл ажиллагаа бодож байна. Тэгээд яг тэдний хэлмэрч байна гэж хэлэхэд бол хэцүү байна. Тэгээд Монгол улсад яг энэ ангийг төгссөн болон төгсөөгүй хэлмэрч хийж байгаа хүмүүсээс яг мэрэгжлийн тохионы хэлний орчуулга хийх ур чадвартай хүмүүс бол 10 орчим юм болов уу гэж би дүгнэж байгаа. Тохионы хэлний орчуулгатайгаар мэдээллийг явуулдаг телевизүүд Монгол улсад бас нэлээд их болоод байгаа штэ сүүлийн үед. Гэхдээ тохионы хэлний дундаас доош төвшний хэлмэрчид бас өөрсдийнхөө ур чадварт хэд бардаад ирдээд тийм ээ орчуулга хийж сонсолгүй хүмүүсийн эрхийг хүндэж байгаад бол би маш бүх хэмтэлтэй байгаа сонсолгүй хүний хувьд энэ шаардлагуудыг цаад газар нь тавьж байгаа. Хизээч ийм зүйл бол байх ёсгүй. Яагаад тэгэхээр өндөр түвшний орчуулга хийх чадвартай хүн мэдээллийг орчуулах хэмжээнд телевизэд гараад явж авах боломжтой байх ёстой боловч яг энэ тохионы хэлний дундаас доош түвшний хүмүүс бол телевизээр гарч байгаад бол бүх хэмтэлтэй байгаа. За сая ур чадваргүй хүмүүс орчуулга хийж ингээд ярьж байна. Тэгэхээр тохионы хэлний орчуулгын үйлчилгээний яг үнэлгээ хяналт болон тэр хүмүүсийн ёс зүйн байдлыг шалгах тогтолцоо бол Монгол улсад хараахан бүрдэг байна гэдгийг эндээс ойлгож байна. Хүн болгон одоохонд бол тохионы хэлний орчуулга хийгээд явж байгаа дураараа. Гэхдээ бодохгүй тэр тогтолцоо Монголд бүрдэн гэдэгт би бол найдаж байна. За Монгол хэл бол нарийн бүтэцтэй, хэл зүйн дүрмтэй байдаг штеп. Яг тэр шиг тохионы хэл бол яг Монгол хэлний адил нарийн бүтэц дүрмтэй шинжлэх ухааны төвшөнд судалж болохоор хэл. За Монгол хэлийг гадны хүн сурахад маш олон жилийн хугацааг шаардчид мэрэгжлийн түвшинд хүрдэг бол Монгол тохионы хэлийг бас хин нэгийг суралцаж мэрэгжлийн түвшинд харилцдаг болоход бол урт хугацаа шаардна. Зарим хүмүүс зөвхөн 35 үсгээ сурчаад би бол тохионы хэл сурчлаа гэж эндүү ташаа ойлгодог. Миний хувьд 2021 оноос эхлээд Финляндийн засгийн газрын санхүүжилт дээр тэгш тусгалт төрөмс байгуулахад хэрэгжсэн Монголын сонсголгүй иргэдийн хэлний ажлыг бэхжүүлэх төслийн судлаачаар ажиллаж эхэлсэн. Сонсголгүй судлаач. Надаас гадна 3 сонсголгүй судлаач байгаа. Тэгээд бусад баг хомтолтойгоо нийлээд Монгол улсын 21 аймаг 9 дүүрэгт амьдарч байгаа сонсголгүй иргэдийн өдөр тутамдаа ашигладаг тэр тохионуудыг бичлэгээр баримтжуулаад манай төслийнхэн энэ тохионуудаас яг аль нь өдөр тутамд ашиглагдаж байна вэ гэдгийг судалж гаргаад цахим вебсайт хийж байгаа. Тухайн вебсайт нь бол тойл бичиг утгагүй ашиглалтанд орно. Эндээс яг судалгаагаа хийгээд явж байхад ажиглагдсан зүйл болохоор Монгол тохионы хэл маш нарийн бүтэц дүрмтэй юм байна. Тийм амар хэлбэр бас судлагдчихаарч ажил биш юм байна гэдгийг судлаач бид нар өөрсдөө тэр ажлын хүнд хүчээр зүйлээс бол дүгнж мэдэрч байгаа. Энийг бид нар ингэж хожуу мэдэрч байгаа учраас сүүлд бас монголчууд маань мэдрэх юм болов уу гэсэн ойлголттой бодолтой байна. Тэгэхээр түрүүн ярьсан штэ ур чадваргүй тохионы хэлмэрч тохионы хэлний орчуулга хийж байна гэд энэ тохиолдолд магадгүй яг бодож бишээ байдаг юм болоо буруу орчуулсан ч гэдэм үү ямар нэгэн сонсголгүй иргэний иргэний ярьсан зүйлийг буруу орчуулснаас болоод ямар нэгэн асуудал үүссэн ч юм уу тийм жишээ байдаг юм болоо. Өөрийгөө мэрэгжлийн тохионы хэлний хэлмэрч гэж дүгнж байгаа хүмүүс байгаач
бидний зүгээс тухайн оны мэрэгжлийн одоо байдлаас гадна ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөж гинүн гэдэг бол биднэрт маш чухал. Яагаад тэгэхээр за цагдаагийн байгууллагад магадгүй сонсголгүй хүн өөрөө хэрэгт холбогдоод хэлмэрч захиаллаа гэж бодъё. Тэгээд тухайн процессыг гадны одоо хин нэгийг задруулах нь өөрөө хуулиар хориотой байдаг боловч тэр хүн өөрөө сонсголгүй хүний тухай мэдээллийг задруулж байгаа тохиолдолд Монголд нэг гэлтгүй нэлээд хэд байна. Сонсголгүй хүмүүс одоо нийгмийн харилцаанд орох гэхээр өөрийнхөө тухай эвгүй мэдээллүүд задарсан. Тэгээд хүмүүстэй харилцаа тогтооход, найз нөхөд болоход тийм эвгүй сэтгэл төрөхөөр зүйлсүүд бол Монголд нэлээд хэд байдаг гэсэн. ТV 5 телевизийн залуухан тухайн нийлний хэлмэрч байгаа. Тухайн хэлмэрчийн тухайн нийлний ур чадвар бол хангалтгүй байна гэсэн гомдлыг сонсголгүй залуус манай байгууллагт ирээд гаргаж ирсэн. Тэр яасан бэ гэхээр Монголын түүхийн тухай тийм нэвтрүүлэг явагдаж байгаа юм л ТV 5 телевизээр одоо өгүүлэгч болохоор маш их зүйлийг одоо үзэгчдтэй танилцуулаад өгүүлээд явж хахад тэр их мэдээллээс яг хэдэн хувийг нь орчуулж байгаа нь бол яг хэцүүхэн тийм. Нөгөө хүн маань өөрөө тохион нийлний ур чадвараа хүн болгоомж одоо дүгнж байгаа штэ тийм ээ. Би тохион нийлээр ер нь хэрсэн орчуулж байгаа лээ. Хатуу одоо мэрэгжлийн үг хэллэгийг үнэхээр орчуулж чадж байгаа л үгүй илүү гэдэг тэр хүн болгон өөртөө бас дүгнэлт хийвэл зүгээр юм болов. Мэрэгжлийн үг хэллэгийг хүртэл үнэхээр хүмүүст ойлгомжтойгоор хөрвүүлж энгийн хүмүүс тийм ээ ойлгомжтойгоор энгийн үг хэлээр хөрвүүлж чадж байгаа хүн бол өөрийгөө мэрэгжлийн тохион нийлний хэлмэрч гэж хэлж болох юм. Сонсголгүй хүмүүсийн хувьд хэрэг мэдээллийг гээгээд байгааг хараад ирсэн мэдэхгүй штэ. Яг тэр сонсохгүй байгаа учраас зөвхөн тохионы хэлний найруулга дээр үндэслэж дүгнэлт хийж байгаа. Тэгэхээр цаашдаас төр засаг болон хувийн одоо эртний нийгмийн байгууллагууд аж ахуйн нэгжүүдээс хамтраад тохионы хэлний хэлмэрчийг лицензжүүлэх тэгэх одоо хууль зүйн тогтолцоо бол бүрдэх юм болов уу гэдэгт найдаж байгаа. Ямар нэгэн байдлаар одоо хэлмэрч маань алдаа гаргалаа гэхэд хариуцлага байд юм болоо. За тохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооны гишүүн хэлмэрчд гэж байдаг. Хэрвээ тэр байгууллагад гишүүнчлэлээр ажиллаж байгаа хэлмэрч ёс зүйн алдаа гаргасан бол байгууллагаас тухайн одоо хэлмэрчид сануулга өгдөг гэсэн үг. Гишүүнчлэлээр хамрагдаагүй хувь орчуулга хийж байгаа хүмүүст бол хин нэгэн одоо энэ байгууллагаас шаардах хэрэг байхгүй байгаа даа. Тэгэхээр сонсголгүй иргэд нийгмийн одоо тэр хэлмэрчээс орчуулга авч байгаа бүхэл сонсголгүй иргэд тухайн хүнд шаардлага тавих үүрэгтэй гэж ойлгож байна. Бас эрхтэй. Тийм. Тэгэхээр олон улсын хэмжээнд та бүхний судалсан зүйл байж магадгүй сонсголын бэрхшээлтэй хүний эрхийг ер нь хэрхэн хамгаалсан байд юм бол? Улс орон болон өөр өөрсдийн хэмжээнд эрхийг хамгаалсан байгаа. Зарим улсуудад маш ихээр зарим улсад бол бага хэмжээгээр хамгаалсан байгаа. Нэгдүгürt хэлмэрчийн ямар ч гэсэн тохион нийлний ур чадвар болон хэлмэрчийн ёс зүйг бол улс орнууд их чухалчилж авч үздэг юм байна. Бас хэлмэрч болгон шатлалтайгаар үнэмлэхий авдаг юм байна. Магадгүй үнэмлэхүүд нь өөр өнгөтэй тийм ээ. Дунд түвшний хэлмэрч бол тийм өнгө хэлмэрчтэй. Өндөр түвшний хэлмэрчид нэг тийм өнгө хэлмэрчтэй гэдэг. За өндөр түвшний хэлмэрчид болохоор сонсголгүй хүмүүс магадгүй шүүхийн процесс одоо орчуулга хэлэх хэрэгцээ гарлаа гэхэд өөрийгөө батлаад тэр одоо үнэмлэхий үзүүлээд орчуулга хэлэх тэр тогтолцоо нь олон улсад байдаг. За анхан түвшний тохион нийлний хэлмэрчид болохоор энгийн уулзалт сэтгэл зүйн зөвлөгөө хийх мэтчлэн тийм нэг нэгээр уулзах тийм танхимын уулзлууд дээр бол орчуулга хийж яадаг. Гэх мэтчлэн ажлуудыг Монгол улсадаас оруулж ирэх Монголтой тохируулсан тийм тохируулгыг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага бидэнд байгаа. За сая баасан жагмын хэлмэрчийн одоо шатлалыг тавилаа. Хэлмэрчийн шатлалыг яг хэн тавих юм бэ гэхээр сонсголгүй иргэд өөртөө тавих юм. Яагаад тэгэхээр сонсголгүй иргэдийн их хэлээр ярьж байгаа хүмүүс ч одоо хэлмэрчэд байгаа шүү дээ тийм ээ. Бидний хэлийг цааш нь яг тэгэж хөрвүүлэх хүмүүс цаашдтай нийгэмд хүртээмжийг түгээх тэр хүмүүсийн
төлөөлөж бас сонсолгүй иргэд мань өөртөө сонсолгүй иргэдийгээ төлөөлж өөртөө тэгж бүлэг бол бүрдүүлэх ёстой. Тохионы хэлний хэлмэрчийн хүртээмж нэмэгдэж байгаатай одоо уялдуулаад сонсголгүй иргэд өөрсдөө бас эрх мэдэлжүүлэх шаардлагатай гэж миний хувьд авч үздэг юм. Яг Монгол улсад байгаа сонсголгүй иргэдэд бол эрх мэдэлжих яг хараахан болцоо бол байхгүй байгаа юм л та бас хараахан эрх мэдэлжээгүй байгаа. Тэгэхээр яг цаг үетэйгээ нийлүүлээд сонсголгүй иргэд бол өөрсдөө хөгжүүлэх эрх мэдэлжүүлэх шаардлагатай. За сонсголгүй хүүхдийн хувьд боловсрал эзэмшигт нь ямар одоо бэрхшээл тулгардаг юм бол за магадгүй бичгийн хэл ингээд суртсан байлаа гэхэд цаашлаад өөрийгөө хөгжүүлээд явах боломж нь хэр байдаг вэ? Сонсголгүй хүүхэд бичгийн хэлний боловсрал эзэмших шаардлагатай ч бичгийн хэлний боловсрал эзэмшихэд тохионы хэлээр тэр одоо бичгийн хэлний боловсралыг олгож ийн үгүй гэдэг нь өөрөө хөндөгдөх ёстой асуудал. Магадгүй сонсголгүй хүүхдэд тохионы хэлээр боловсралыг олгож байгаа бол асуудалтай байхгүй байх байсан. Хэрвээ багшийн тохионы хэлний ур чадвар таарахын байлаа гэхэд сонсголгүй хүүхдийн тэр авах гээд байгаа мэдлэг өөрөө бас тал хувь нь гээгдээд тал хувьтай болж очиж гинөө гэсэн үг. Багш өөрөө бүх хүүхдийн тохионы хэлний ур чадварт таарсан арга барилаа өөрчлөх үйс хүүхэд асуултанд хариулж чадах хэмжээний тийм тохионы хэлний мэдлэг ур чадвартай байж аж сонсголгүй хүүхдэд ойлгохгүй байгаа зүйлээ багшаас асуун тийм ээ. Тэгэхээр багшийн ур чадвараас бас нэлээд их зүйл шалтгаалдаг. Миний хувьд амын яриагаар хэлд орох ёстой гэсэн тухайн тийм систем тогтолцооны үед хөгжсөн. Сургууль сурдаг байхад хичээлийн цагаар бол бүгд амаараа ярих ёстой. Хичээлийн бус цагаар бүгд тохионы хэлээр ярих ёстой. Уг нь сонсголгүй хүмүүс чинь сонсголгүй хүмүүс чинь амаараа ярих ерөөсө болцоогүй тийм бие махбод физиологийн онцлогтой. Гэвч тэр онцлогоос нь үр шалтгаалаад хичээл дээр дэж жоохон зовлонтой байдаг байсан гэсэн. Хичээлээс харахаараа бүгдээр яг чөлөөтэй байдаг. За хичээлийн үеэр багшаа тасархаа гэж юу гэсэн үг вэ гэдээ асуухаар багш уг нь ойлгоод байгаа мөртлөө бид нартай харилцах тийм хэлний асуудал ирсэн. Яста гоё л гэсэн үг. Гоё л гэсэн үг гэдэг. Тэгэхээр хүүхдүүд бас тухайн үгийн утгыг наривчлсан ойлгохгүй байж яаж бас үгийн баялгаа баяжуулах вүлээ те. Хүний их хэл дээр тулгуурлаад дараагийн хэлийг заах нь өөрөө яг хамгийн зөв арга зүй юм аа. Тохионы хэл дээр тулгуурласан бичиг хэл нь өөрөө зөв юм аа. За хожуу сонсголоо алдсан хүний хувьд бол бямс сүрэн жишээ авч үзэж болно. 6 нас хүртлээ амын яриагаар хэл ярианд бол бүрэн орсон хүнтэй харилцахад ямар ч асуудалгүй хэлээрээ бүрэн хөгжсөний дараа сургуульд орсон учраас тухайн хүүхдийн суур хангагдсан одоо байсан учраас бичгийн хэлний боловсрол эзэмшихэд асуудал бямсрангуйд байгаагүй. Хүүхэд төрсэн цагаас эхлээд буюу тгээс 3 нас хүртэлх хугацаанд хүүхдийн хэл ярианы хөгжлийн хамгийн идэвхтэй үе шат байдаг. Хүүхэд одоо магадгүй гаднаас дуу чимээ сонсоод сонссон чимээгээ эргүүлээд хэл яриагаараа гаргах тийм нөхцөл бүрддэг бол сонсолгүй хүүхдийн хувьд яг ямархуу байдлаар хэл яриа хөгжих ёстой байдаг вэ гэдгийг нийгэм мэддэг учраас хүүхэд хэл яриа ерөөс эзэмшээгүйгээр сургууль цэцэрлэгт хамрагдчихдаг. Тэгэхээр магадгүй 6, 7, 8 настай хүүхэд сонсголтой 1 настай хүүхэдтэй харьцуулахад одоо ижил хэмжээний хэл ярианы хөгжилтэй байгаа нь өөрөө маш их хөгжлийн хоцрогдолд орох нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ одоо байдал улмаар дамжирсаар тухайн хүүхэд бол нийгмээс маш их хоцрогддог гэсэн. Энийг яг яаж энгийн хүүхэдтэй сонсголтой хүүхэдтэй зэрэгцүүлэх вэ гэхээр төрсэн цагаас нь эхлээд өөрлөгөө одоо харцыг хандуулаад хүүхэдтэй тохионы хэлээр ярилцаад авах юм бол тухайн хүүхдийн хэлээрээ яг л сонсголтой хүүхэд шиг хөгжинэ. Заримдаа нийгэмдэр сонсголгүй хүүхэд сурах боломжгүй хоцрогдолтой угаасаа оюун ухааны бэрхшээлтэй гих мэтчлэн нийгмийн зүгээс саад дотгорыг тавьчихад хүүхдэд тэгж дүгнж байгаа нь өөрөө асуудал гэсэн үг. Яг ижилхэн суурийг бүрдүүлээд өгчвөл хүүхэд ижилхэн хөгжих боломжтой. Би төрөхдөө сонсголтой байсан. 6 наснда сонсголоо алдсан. Тэгэхээр 6 нас хүрэхээс өмнө бол хэл яриа хөгжсөн байсан учраас миний амаар ярих ур чадвар бол хэвэндээ үлдээд зөвхөн сонсгол бол алдагдсан гэсэн.
За тэгээ би цаашдаа сонсголгүй хүүхдийн сургуульд хамрагдлаа. Зохионы хэлийг бас хүмүүсээс сурч авлаа. Одоо миний хувьд амаараач ярьж чадхаар зохионы хэлээр ярьж чадхаар байгаа ч гэсэн зохионы хэлээр бол илүү их ярьдаг. Зохионы хэл нь илүү их миний тийм өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх хэрэглээ юм шиг надад санагддаг. Амаа ярианы хэлээр хин нэгэнтэй ярилцах гэхээр бас жоохон төвөгтэй гаддаг. Хүмүүс нийгмийн зүгээс болохоор зохионы хэлийг сурах нь өөрийн хэл ярианы хөгжлийг хоцроод өгөө гэсэн буруу ташаа ойлголтыг түгэж өгдөг. Энэ бол ерөөсөн эндүү ойлголт юм аа. Би хэддүгээр анги байснаа санахгүй нэг 6 7 дугаар анги байсан баг. Сонсголгүй хүүхдийн сургуульдаа сураад хэл ярианы хэл заслын хичээлдээ хамрагдаад явж байхад би угаасаа төрөлхийн амын ярианы хэл эзэмшсэн хүүхэд байгаа штэ. Манай багш болохоор за яриараа бимс сүрэн гингүүт нь би ярьдаг. Багш бол миний бичлэгийг цаана бичээд авч байсан байгаа юм. Тэр бичлэгийг юунд ч хэрэглэхдгийн, юунд ч ашиглахдгийн гэдгийг би ерөөсөө анзаарахгүйгээр төгссөн оноо би ойлгож байсан. Миний бичлэгийг баахан тайланд өдөрлгөөр хүмүүс цугларсан байгаа тэр өдөрлөгийг балимдуулаад миний нэрийг барьж сонсолгүй хүүхэд хэлд орох боломжтой гэд миний бичлэгийг гаргаж ирсэн. Энэ бол ерөөсөө сонсголтой төрчгөөд сонсолгүй болсон хүүхэд буюу хэлээрээ хөгжсөн хүүхдийн хэлээрээ ашиглаж сонсолгүй хэл ярианд орох боломжтой гэсэн эндүү ойлголтыг нийтэд түгээх тийм буруу ажиллагаа бол явж исэн гэж би харж байгаа. Тэгэхээр сонсолгүй хүүхэд хэлд ордог гэсэн ойлголт бол ерөөсөө худлаа. Тэгээ миний нэрийг тэгэж барьж ирснаас тийм надад мэдээж сайхан дурсамжид үлдээгээгүй. Багш нар өөрийгөө сурган хүмүүжүүлэгч гэдэг утгаараа сайн нэртэй үлдэхийг мэдээж илүүд үздэг. Эцэг эхчүүдэд танаа хүүхэд ерөөсөө сурч чадахгүй, тэгж чадахгүй гэдэг зүгээс биш. Энэ хүүхэд ийм үр дүнд хүрч ийм давуу талтай байна гэсэн эерэг үр дүнгуудыг бол дийлэнхтэй хэлж идэг. За хэрвээ багш үнэхээр за миний зохионы хэлний чадвар бол тийм хин. Би энэ сонсголгүй хүүхдэд 100% ойлгогдохоор зохионы хэлээр ярьж чадахгүй байна гэж хэлдэг байсан бол тийм ээ. Гэхдээ багш нар ерөөсөө тэгж хэлэхгүй. За үнэхээр зохионы хэлний чадвар тиймхэн байгаа учраас эцэг эхтэйгээ хамтарч ажиллая гэсэн тийм арга зүгээр бол илүү үр дүнтэй. Миний хувьд бол цэцэрлэгийн багшаар ажиллаж исэн туршлагатай 11 сонсголгүй хүүхдийг зохионы хэлээр бас боловсрол олгоод үзье гэсэн тийм зорилго тавиад 2 жил ажиллахад тийм чамар байгаагүй. Огт зохионы хэл мэдгүй хүүхдүүд орж ирж байгаа юм л та. Зарим нь маш бага хэмжээний зохионы хэлний мэдлэгтэй. Сандал гэдгийг ингэдэг, ширээ гэдгийг ингэдэг. Одоо сандал дээр суу. Тэрийг гих мэтчлэн үгнээс өгүүлбэрлүү шилжих тогтолцоогоор хүүхдүүдэд тэр хэлнийх нь боловсролыг олгож байсан. Эцэг эхчүүд бол тухайн үед маш дургу хүлээж авдаг байсан. Зарим нь ойлгон, зарим нь ойлгохгүй. Би ер нь зохионы хэлийг хараа сурах хэвээр цэцэрлэгт хүүхдээ хөргөж өгч авч яхад чинь те. Багш нь би болохоор эцэг эхчүүдийг уул цолгондоо баярлаа баяртай сайхан амраараа гэдэг хэлж яадаг. Нэлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа эцэг эхчүүд өөрсдөө зохионы хэлээс сурцсан, хүүхдүүд зохионы хэлээс сурцсан тухайн үед бол би биенийхэн ярьж байгаа, хэлж байгааг ойлгоод эцэг их үр хоёрын хооронд харилцаа үүсэт ирэхээр их тийм бахархалтай гоё зүйлүүд үүсэт ирж байдаг. Гоё мэдрэмж. За тэгэхээр эцэг эхчүүд хүүхдтэйгээ харилцдаггүй нөхцөл байдал Монгол улсын хаа сайгүй байгаа. Хүүхдүүд эцэг эхтэй өөрийнхөө хүсэл сонирхол үзэл бодлооч хуваалцах чадахгүй нөхцөлөд бүрдэж байгаа. Эцэг эхчүүд сонсголгүй хүүхдтэй болчоод мэдээж сэтгэл зүйн асуудалтай хамгийн түрүүнд нүүр тулгарна л та. Үүнээс үүдээд яг сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх төв болон бүлгүүд байхгүй байгаа нь эцэг эхчүүдийн хүүхдтэйгээ сөргөөр харах тийм зүйлийг бол бүрдүүлж яадаг. Эцэг эхчүүд яг манай сонсголгүй хүүхэд ирээдүйд яг нийгэмд яаж хөлөө олох болоо гэд санаа зовооддаг. Сонсголгүй насанд хүрэгчдийн хувьд бол зүгээр штэ сонсголгүй хүүхэд чинь харж ийн, явж ийн, гар хөлн хөдөлж ийн, зохионы хэллээр бол харилцчвал зүгээрээ гэд насанд хүрсэн хойно мэддэг болсон учраас санаа зовхгүй байгаа. Эцэг эхчүүдийн хувьд энэ туршлага анх удаа тохиолдож байгаа учраас бас сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх төвүүд сэтгэл зүйч нар байвал зүгээрээ. Дээрэс нь сонсголгүй насанд хүрсэн хүнийг эцэг эхчүүдтэй нүүрлэлтүүлэх, нүүр тулах тэр зүйлийг бол Монгол бас хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.
Энэ маань өөрөө сонсголгүй насанд хүрсэн хүн боёо танай хүүхэд ирээдүйд нийгэм төлөө олох бүрэн боломжтой. Магадгүй хил заслыг давхар тохионы хэлний хажуугаар суралцуулах шаардлагатай бол тухайн одоо дэмжлэгийн бүлгүүд бол уг шаттайгаар бэлтгэгдэх шаардлагатай. Тэгэхээр бол тийм хэрэгцээ шаардлага нэлээх их байна. Тэгэхээр сонсголгүй боловсрол төрийн бас байгууллагын үйл ажиллагааны талаар бас хэлж өгөөч. Манай төрийн бас байгууллага би түрүүнд дурдсан 2006 оноос хойш би бол цэцэрлэгийн багшаар ажилласан. Тухайн үед сонсголгүй хүүхдэд зориулагдсан сургалтын үзүүлэн материал, тараах материал, сурах, бичих гэх мэтчлэн цэцэрлэгийн хүүхдэд боловсрол олгоход хэрэгцээтэй цаасан болон бусад хэрэглэгдэхүүн огт байхгүй байсан учраас одоо миний хувьд зүгээр ямар нэгэн зургийг канондох гэх мэтчлэн хар аргаар боловсрол олгож яагаад багш нартай нийлж одоо ярилцсан сонсголгүй боловсрол ер нь төрөмс байгуулах шаардлагатай байна гэд 2015 онд яг эцсийн шийдвэртээ хүрээд байгуулж байсан. Тухайн үед бол юмсгэрэн бүтээл хамтарч ажиллаж байсан учраас яг хамтарч үүсгэн байгуулсан. За тэгээд яг өмнө тулгарч байсан туршлагаасаа үүдээд сонсголгүй хүүхдийн төхөний хэлний анхлан суралцагчдад зориулсан төхөний хэлний толь бичиг гэх номыг бид нар эрхлэн гаргасан. Тухайн ном нь 1000 хүүхдэд зураг, дохио, хурууны үсэг, үг гэх мэтчлэн агуулгуудыг агуулсан байдаг. Номноосоо үүдээд бид нэр зурган картыг бас гаргасан. Яагаад тэгэхээр тэгээс 3 насны хүүхдүүдэд бас ашиглахад эвтэйхэн байх үүднээс цөөн тоо ширхгээр картаа хэвлүүлсэн учраас карт маань бол төслийн хүрээнд үнгүүд харагдаад дууссан. Бидний цаашдын яг зорилго болохоор ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд хэрэглэгдэж байгаа 1-12 дугаар ангийн бүх сурах бичгийг тохионы хэлтэй болгох тэр хөрвүүлэх ажлыг хэмээр. Мэдээж манай байгууллага ганцаараа хүчрэхгүй. Тохионы хэлний хэлмэрчд болон бусад үйл одоо байгууллагуудтай хамтарч үлгэрч байдаг юм уу? Бусад тэр номнуудыг хөрвүүлэх ажлыг бол хэмээр байгаа. Энэ маань өөрөө тохионы хэлээр хөрвүүлэгдчихэж сонсголгүй хүүхдэд боловсрол олгох тэр сан бүрднэ гэж ойлгож байна. Одоо сонсголгүй иргэний хувьд одоо ажил эрхлэх боломж нь хэрэг байд юм бол ажил эрхлээд явж байгаа хүмүүсийн жишээнээс дуртааж. А 12 дугаар ангид төгссөн эсвэл их сургуулаа төгссөн сонсголгүй хүмүүс цөөнгөө байгаа ч гэсэн ялгуурлан гадуурхалт нийгэмд байгаагаас үүдээд сонсголгүй хүнийг ажилд авахгүй байх зүйл бол Монгол улсад нэлээдгүй байгаа. Зарим гайгүй ажилд орсон хүмүүс нарын хаалга, танил тал гэх мэтчлэн орсон сонсголгүй хүмүүс ажил хөдөлмөр хэрэглэдэг. GS, CU, KFC гэх мэтчлэн группийн хэмжээнд ажилладаг байгууллагууд бол сонсголгүй хүмүүсийг их авч ажилуулдаг. Тухайн сонсголгүй иргэдийг бас сургалтаар чадварчуулж ажлын байрандах албан тушаалыг бол ахиулж дэмжиж байдаг. Тухайн байгууллагуудаас гаднах байгууллагууд бол нэлээдгүй олон сонсголгүй хүмүүс ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг. За нэг жишээ дурдах юм бол сонсголгүй хүнийг галт тэрэгний тэр багцаал дээр ажилд авахгүй гэж хэлж ирсэн. Тухайн хүн сонсч чадахгүй ч гэсэн харж чадж байгаа учраас өгн бол ажилд орох хангалттай боломжтой байх байсан. 2013 онд Америкийн нэгдсэн улсын Галаудад гээд сонсголгүй иргэдийн хамгийн том их сургуульд би өөрөө очиж айлчилж байсан. Миний хувьд анх удаа өөртөө их итгэлийг олж авч ирсэн үе тэр 2013 он гэж ер нь бол хэлэх дуртай. Яагаад тэгэхээр 13 он хүртэл би өөрийгөө юу ч хийж чадахгүй сонсголгүй юм чинь угаасаа боломж бололцоо биднэрт байхгүй гэсэн тэр нийгмийн хандлагаар өөртөө хандж байдаг. Америк нэгдсэн улсын Галаад гэдэг сургуульд орсон чинь нэг амар олон ном артаа өрөө тавьсан сонсголгүй хүн өрөөндөө сууж исэн. Профессор гэж байгаа. Та одоо энэ номнууд өөрөө унших гэсэн чинь тэгнэ л гэж байна. Өөр өрөөнд ороод энэ таны ажлын байр гэхээр бүгд л тийм ээ миний ажлын байр гэдэг. Айгүй олон сонсголгүй хүмүүс өндөр албан тушаал эрхлээд ажиллаж байгаа. Шүдний эмчж байна, шүүгчж байна. Америкт бүр гайхаа цагдаа байдаг гин. Цагдаа нь болохоор сун сонсголтой хүн. Ийм ажил хөдөлмөрөөс сонсголгүй хүмүүс эрхэж болдсон байх та. Яаж нийгэмтэйгээ харилцах вэ гэхээр
Тэгэл зүгээр штэ харилцаад ямар ч асуудал байхгүй гэд хэлэхээр нь тухайн үед би бас соёлын шоконд орж ирсэн. Тэрийг ерөөсөө мартаж чадахгүй. Таарлцсан хүн болгондоо Монголд ирсэн тэр одоо хуваалцсан. За тэгэхээр энэ хүрээд бидний ярилцах цаг маань дуусч байна. Та бүхнийг бидний урилгыг хүлээн авч ирж оролцдог маш их баярлалаа. Баярлалаа. Урьж оролцуулсанд баярлалаа. За энэ удаагийн дугаарт маань сонсголгүй боловсрал төрийн бас байгууллагын тэргүүн Баасанжав, за тэгш тусгал төрийн бас байгууллагын төслийн Монгол дохооны судлаач Бямсүрэн, дохооны хэлний хэлмэрч Солонгой нар оролцлоо. Энэ удаагийн дугаар маань үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.